одоо мал амтныг хариуцж байгаа этгээр гэж малчин хэлж явах шиг байна л да. Тэгээд халдварт өвчин сэжиг илэрсэн тохиолдолд 12 цагийн дотор мал эмнэлгийн үйлчлэгээний газар буюу мал эмнэлгийн газар мэдэгдэнэ гэж байна. 12 цагийн дотор амжих юм уу? Манай Монголын онцлог бол өөр шүү. Энэ тэр хөгжсөн орнуудын байр малгайтай газрын одоо мал орчин хариулж байгаа байдлаас бол мал амьтад хариулж байгаа байдлаас өөр шүү. Элчээрийн мал аж ахуйтай, аслалтай, отор нүүдэл хийдэг, уул гүвэ даваад явцдаг. Бүх одоо газар нутаг тэр чигээр үүрэн хэлбооны станц холбогдоогүй шүү дээ. Хэрвээ энэ 12 цагийн дотор хэлж чадахгүй мэдэгдээгүй бол ямар ажил хүлээх юм? Тэгэхээр энэ хугацаа тэр мэдэгдэх цагийн хувьд бол арай тийм шахуу, тийм хатуу юм биш үү? Бид яг хатуу тусмал бол хууль сайн гэж болохгүй амьдралдаа яг ойрхон байх хэрэгтэй. За 3 хоног биш гэхэд 24 цагийн дотор ч юм уу? Тийм байдлаар тэр хугацааг нь оруулж игүүл энэ яасан юм бэ? Энэ 12 цаг гэдэг бол амьдрал нийцэхгүй юм шиг харагдаж байна. За 28-ын микрофон. Бодлого төлөлтийн газрын ахлах мэргэжилтийн алтан гэрэл энэ 12 цаг ер нь цаг энэ юун дээр бол нэлээд ажлын хэсэг дээр бол ярилцсан л да. Энэ мань бол өөрөө л тухайн сумын одоо мал эмнэлгийн нэгж болон тасгийн төвчний янд яаж байгаа. Тэгээ өвчин маань өөрөө бол юу гэдгийг 1-2 өдөр яг тусам одоо эдийн засгт гарч байгаа, улсаас гарч байгаа энэ зардал бол өсөн нэмэгдэх ийм аюултай. Тийм учраас энийг бол нэлээд бодолцож үзээд сум орон нутгийнхаа төвшөнд бол 12 цагийн дотор л энэ мэдээлэл дотор одоо тасаг болон нэгжтэй өгөх ёстой гэсэн ийм л юу яаж байгаа. Энд бол ер нь одоо амжих боломж бол байгаа. Одоо энэ утсан холбоо янз бүрийн юмнууд хөгжсөн байгаа учраас энэ дээр бол боломжтой гэж бодож байна. За боловчлон гişүн асуулт.